Өчигдөр төрөг үзэгчтэй уран зохиолын цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ өдөр би та бүхэндээ сонирхуулахаар зохиолч Ален Арманы богино өгүүлгийг сонгосон байгаа. За өнөөдөр анхны хайр гэж сайхан сэдв сонгосон. Та бүхэн таалан болгоно. Ням гараг. Нүүж суух болоод хамаг ямаа хэрэгтэй хэрэггүйгээр нь ялган боож баглаж байлаа. Тэгтэл тагтан дээрээс оруулж ирсэн нэмгэн модон авдар дотор баахан бичиг цаас тоос шороон дарагдан хэвтэж байх дунд нүдэнд нэг л танил. Тэр үеийн яриагаар 48 хуудастай хар хөх тэмдэгтэр нүдэнд туслаа. Түүнийг сонирхон авчгүй дэлгвэл эхний хуудсан дээр эртээ урдын цагт гэж үлгэр эхэлдэг шиг эрэхгүй амьдралын ой ширэнгэн дунд үл мэдэг үдгэрсэн ч тийм нэгэн мартах балархын аргагүй зүрх сэтгэлийн ариун жим тодоос тод зурайж байх нь тэрэ. Элэгдэж харалсан хуудсан дээр зөөрлөшгүй хайрын бэлэгдэл хос цагаан хунгийн хүзүүг зүрхэн хэлбэр гаргаж өөдөөс нь харуулan зураад доор нь ингэж бичжээ. Би чамд хайртай. Бичгийн хөвчин чиний бие галбир шиг уран гоёмсог болохыг сая л анзаарлаа. Урд нь бичгийн хөвийг биш юу гэж бичсэнийг чинь ширтэн суудаг байж. Олон жил өнгөрсөн ч октоос хуучраагүй тэр дурсамж өчигдөрхөн үдсэн эмгэрэлт инээдэн жүжигээс ч тод томрон. Онгон зүрхэнд хайр яагаад багтаж дийлдэггүй оволцдгийг. Өдөр шингүү сэтгэл яагаад ханч цадахгүй тэмүүлдгийг. Чамгүй бол амьдрч чадахгүй гэж амьдр залхах нь бүхэл амсаж амталж үзээгүй мөртлөө анх удаа хэн нэгний төлөө амиа өгөхөд бэлэн явсан ангайхах хоёр амьтнаас яг одоо асуух юмсан. Яагаад түнгүй бол амьдрч чадахгүй гэж? Юу гэж хариулахыг мэдэж байна. Гарцаагүй ингэж хариулна гинхэн ч гэсэн. Би түүнд хайртай. Ариухан юм бүхэн агуу байдгийн билээ. Бид өнөөдөр хэн нэгний төлөө үхий гэсэн ч хүсэхгүй, эсвэл чадахгүй. Яаж иж байгаад ямар нэгэн шалтгаан голоод амь гарна. Санаа алдан. Хөдөл зүтгүүдийн хамаг ертөнц гарт минь атгагдаж, асгарч байгаа шүлсээ нуун залгаад, халаасанд явсаар хэд дахин хайж хатан хэлбэрээ алдсан ч хинч задлаагүй ганц шоколада чамд л гаргаж өгнө. Хэдийд хаана үзснээ ч санахгүй хайрын тухай баахан киноны баатруудыг дуурайг нэглэх мундаг залуу болох гэж нэг бол намрын сүүлчийн хуйтан цас бороо холилдсон шамарган дунд чамд өөрийнхөө цовыг нүмүүлчгээд хадгалгаа тусаж хэд хоног дэмэртлээ халуурна. Халуурч байсан ч чамтай заавал уулзна. Дотороо ингээд өвдөж ядрах цагт минь хажууд нь үлдэх өмнө үгүй юу ч гэх шиг том юм бодно. Нэг л хайхарсан шинжгүй бол хаяад явахын оронд хүчлэн байж ханиалгаж найтах их л ядарч байгаа царай гарган өөрийгөө өрөвдүүлэх гин. Хөрхий. Нөгөө бол өдөр орой хидийд ч танай орцонд өнөөхөл тэрүүхэн тэндээ утга учиртайч. Одоо бол юу ярьж байснаа ч огт санахгүй шахам тэр хизээж дуустдаггүй яриагаа шавьяагаа ханталж чалчаад салж ядан тэврэлдээд чамаа гэртээ орсон хойно гарч ирэхэд орцны үдэнд мод чулуу ярьсан баахан нутгийн индианууд хүлээд суугаад тэдний нэг нь чамд сайн болохыг тэгээд тэр бид хоёр зодолтохыг үгүй дээ тэд нар намайг нэвт балвахыг мэдэж байсан ч юу ч болоогүй юм шиг явдагсан. Хөхөрсөн үдийг нь хараад чамайг хэн ингэв гэхэд нь хаалга мөргсөн гин. Хаалга тийм намхан гэж юу? Эсвэл чи хаалга байгааг харахгүй тийм хараамуутай юм гэж юу? Гэж хизээч чи асуухгүй. Чимээг өхөн уруулаа жимийн бодол хийсэн янзтай толгой тогтгсон. Чи надад хайртай биш. Чамайг зөв зүгээр явж байгаад гів гинэтгийн ингэж хэлэхэд чинь би сүнсээ зайлтлаа. Хөөхий зүрх минь тэгэхэд л анх удаа өвдсөн байх. Хайртай гэдгийг нотлох гэж хамаг чадлаараа түчигнээд л
Тэр үед байтугай одоо ч гэсэн би нэг сонин боддгийн. Хөгжинг улс орнуудад гэмт хэрэгтнийг шалгахтаа ашигладаг худал үнний хэмждэг хэмжүү шиг аппарат байдаг бол мөн ч олон хүний анхны хайр аз жаргалтай байх байсан даа гэж. Тэр бол зүгээр л тунирхал байсныг зөвхөн эрх охтууд биш, бүсгүүчүүд хүртэл заримдаа гив гинтхэнд тэгж хажин аашилдгийг одоо л мэддэг болсон. Тунирхалж биш, бас бус олон юмны наан цаанахыг амьдралын эрхээр багч гэсэн ялгах гэж оролдох болсон ухаарлын торгон ирмэг дээр энэ түүхээ өндөрлөе дөө. Гомдол, хууралт, хардалт, хагцлын түүхийг эргэн сөхөж, инээмсэгэл инхрэл биш, нулимс бүрхсэн өдрүүдийг эргэн дурсахыг хүсэхгүй байгаа учраас дэвтрээ би шуутхан хаалаа. Тэр бүхэн чиний мэдрэгт юу ч биш шүү дээ. Төгөлдөр хуурын намуухан аялгуун дунд би чамд хайртай гэж бичсэнийг чинь бид бие биедээ хязгааргүй хайртай байснаа. Чамгүй бол амьдрч чадахгүй гэж чин зүрхнээсээ хэлж байснаа. Чамаас өөр юу ч хэрэггүй байсан тэр л өдрүүдийг нүдээ ханин. Бүр ихнээс нь чамайг анх олж харж байсан тэр л мөчөөс эхлүүлэн дахин дурсъя. Намайг дэртээ хүүхэд нас руугаа аялгацуур хамаг юмыг манд гаргаад машинд аччихж хуучин байр минь битгий яваач. Намайг битгий орхиоч гэж гуйж байх шиг хоосон хан хайгаад нэг л эвгүй. Энд сайхан амьдарсан. Хов зөөж хэрэг дуралдагч муухан хамаатнуудаас дээр хуршүүд. Дасал болсон дэлгүүр, нийтийн тээврийн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай. Гэвч нүүх ёстой. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн дугаараараа зохиолч Ален Арманы анхны хайр өгүүлгийг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.